Эпидурус мэдээ алдуулалт давуу болон сул тал. Эпидурус мэдээ алдуулалт нь төрхийн өвдөлтийг эмийн аргаар намдаах нэг арга юм. Урт зүг нурууны доод хэсэгт нугас байхгүй завсрын зайд хийдэг тул мэдээ алдуулалтын үед нугасыг гэмтэх нь бараг боломжгүй. Энэ зүгээр тусгай гуурс болох катетер тавигдаж бага хэмжээгээр өвчин намдаах эмийг дамжуулах бөгөөд энэ нь төрөхийн нуруунд төрөлт дуусах хүртэл байрлах болно. Дараа нь катетерийг авдаг бөгөөд түүнийг тавих, авах үйл явцыг эмэгтэй мэдэрдэггүй. Эпидурал мэдээ алдуулалтыг идэвхтэй агшилтын үед хийдэг ба ингэснээр шахалтын үед их бие бүрэн удирдах боломжтой байдаг. Гэхдээ зарим тохиолдолд жишээлбэл харааны ноцтой өөрчлөлт эсвэл зүрх уушигны өвчин байгаа үед өвчин намдаах эмийг төрөлт дуусах хүртэл хийх боломжтой байдаг. Мэдээ алдуулалт нь агшилтын хүчтэй өвдөлтийг намдаах, түр амрах, шахалтад шинэ хүчээр ороход туслах маш сайн арга юм. Хэрэв мэдээ алдуулалтыг зөв хийсэн тохиолдолд умаан хүзүү умаа болон завсрын хэсгийн идүүд тайвширч төрөлтийн үйл явц зөөлрөх тул төрөх замын гэмтлүүдийг ч багасгана. Хэрэв өндөр даралтай эмэгтэйд төрөлт эхэлбэл эпидурал мэдээ алдуулалт түүнийг 15-аас 20% бууруулж төрөлтийн явцыг хөнгөвчлөхөд туслана. Мөн мэдээ алдуулалтаас хүндрэл гарах боломжтой. Тариа хийсэн хэсгийн эд гэмтэх, харшлын урвал, арьс загтнах, толгой өвдөх, даралт буурах. Толгой эргэх, дотор муу харах, төр хугацаанд шээс задгаарах болон нуруу өвдөх зэрэг шинжүүд илэрч болно. Ховор тохиолдолд мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт гарч болно. Гэхдээ зарим үед мэдээ алдуулалт нь эхийн хүсэл биш, харин эмнэлгийн зайлшгүй шаардлага байдаг. Жишээлбэл эмэгтэй өндөр даралтай бөгөөд энэ нь өөрт нь эсвэл хүүхдэд нь хор хөнөөл учруулж байгаа тохиолдолд. Бусад заалтуудын дунд төрөх эмэгтэй нас 18-аас доош байх, хүчтэй боловч умаан хүзүү нэгдэхгүй байгаа зохицолгүй агшилт, хэтэрхий удаан үргэлжилсэн төрөлт зэрэг орно. Мөн эпидурал мэдээ алдуулалтыг кесар хавалгааны үед хэрэглэж болно. Эпидурал мэдээ алдуулалт нь давуу болон сул талтайгаас гадна үнэхээр шаардлагатай нөхцлүүд ч бий. Харин хамгийн гол нь түүнийг цаг үеэ олж зөв хийх явдал юм.